Сайн сайхан юу байна хаа? Сайнгуудаа сайхан үйлчээ. Тэгээд ажил төрлөө сайхан 25 оныхаа ажлыг дүгнээд энэ жилийн ажил маань нэлээд амжилттай өндөрлсөн. За. Тэгээд одоо ажлаа дуусгаад шинэ ондоо дараагийнхаа төрийнхаа юм гал бэлтгэл ажлаа хийгээд байж байна. Одоо та тэгээд өнөөдөр тэтгэвртэй гарч байна. Ер нь одоо магаас нь тэгээд. Одоо та тэтгэвртэй гарчаад бодож байгаа зүйл байна. Одоо юу хий гэж. Яг хоо би тайлангийн хурал хийхдээ хэлсэн байгаа. За би чинь 2 охинтой шүү дээ. 2 охины 5 зэ байна. За. 5 зэгээ одоо харах одоо өвөгийн үүрэг гүйцэтгэнэ. За. Хоёрдугаар баруун одоо түрээс манай нэг жижиг фермерхөө одоо ферм гэдэг юм уу өрхийн аж ахуй гэдэг юм одоо гашаа машаатай төлөв төлөмжтэй тэрнийг яг бичил өрхийн аж ахуй хэлбэрт оруулна. Нэг 5 тоглох үнэтэй 30-40 дахиатай за хүлэмжтэй хүлэмжний уртлаар ногоонууд тариад за моднууд нэлээд ажиллаа. Жил хамгийн анхны 14 онд тарьсан тэр өндөр 14 он гэхэрч одоо 11 жил. Тэгээд бусдууд нь ингээл 15, 16, 17, 18 тэгээд жилд нэг 3-аас 4, 4-аас 5 одоо ингээд тарьсаар байгаа. Одоо нарс гац нийлээ 70-аад байна. Хойшоо жимсний моднууд одоо жимсний моднууд юунууд нь яасан. Бас 30-40 жимсний мод байгаа. За. Алим, үрэл, мойл, энто гэх мэт ямд модод байгаа. Тийм. За манай малч. За. Надтай бас 14 жил ажиллаж байна. Тий. Одоо жоохон хөлн жоохон муудаа тайг яадаг. Тэгээс морь зориг одоо эмнэг хангадаг сургадаг. Тий. Энэ яг ерөнхийдөө энэ баруун тал уртлын хэсэг болоод тэр шилмэс моднууд. За. Тий. Одоо шилмэс модод энд хушил байхгүй байна да. За. Юу байна? Шинэс байна. Ацуур байна, нарс байна. Одоо агчмад гэдэг нь аль вэ? Одоо жоохон одоо энэ одоо хамгийн сүүл тарьдаг 2 алюминий мод. Энэ алюминий мод юм. Энэ амар тарьдаг. За. Энэ хэдэн жилийн өмнө тарьсан бас алюминий мод. За. За агчуудад энэ одоо энэ жимсээ өгч эхлэх үү? Одоо энэ жилээс өгнө. Одоо 4 жилд орж энэ өгнө. Энэ хоёрыг арай болоогүй. Тий. За ингээд агчууд энэ байна. Нөгөө Канадын юутай гэдэг чинь нөгөө Галбаны дүрстэй навчин. Тий. Тэр чинь энэ мод. За эдгээр нөгөө одоо бид нар Монгол сакурад гэдэг юм да. Нөгөө Япон сакура цагаан цэцэг гардаг нэг 7 хооны цагаан цэцэгтэй. Энэ гоё нөгөө одоо мод цэцэглэх үе дээр ирээд бас үнэхээр гоё юм уу харагдсан байна тий. Энэ яг одоо наам хавар юм уу тий. Энэ одоо дэвтэр одоо хэдэн жил жимсэлж байгаа үрэл. Одоо нүрлүүд нь ингээд бас хөлдсөн байж байгаа дээ. Тийм биш. Энэ гуруулаа үрэл. За. Энэ ингээд үрлүүд нь тэргээр байж л энэ аваагүй. Энд бол ингээд битүү үрэл бол. Одоо за эндээс нэг 3 хил орчим нэг модоос гараа шүү. Үрэл 3 хил. Нэг модноос. Нэг модноос. За энд энийг би хайрладаг. Одоо энд нэг байгаа. Энэ харагдах жижигээс. Энэ нөгөө хус. За. Цагаан хус. Аюулд ордог шүү дээ. Орсын цагаан хус. Энэ одоо хэдэн жилийн дараа бол цав цагаан сайхан хус болж. За. Ингээд энэ хэчнээ мод өгсөн бай түрүү. 80 гараа. Би тоож багцаагаар тоож үлдсэн 80 гараа мод байлаа. Бүгд нийлээд гацуур боргоцоо байгаа. Энэ боргоцоо нь уртсан шүү дээ тий. Боргоцоо нь. За. Иймхэн нэг энэ тухайны л мод тарьсан. За. Одоо надаас өндөр болцсон. Энэ бог нь хэдий өндөр нь багч байлаа гэсэн бас ингээ өндөр болцсон. За энэ ч үл арих юм байхгүй. Энэ одоо хамгийн 11 жилийн өмнө тарьсан. Ингээ жилдээ ингээ нэг ганц 2 3 4 олцсон нөгөө үслэгийг авч суудгаад байдаг байхгүй. Тэгээд хэдэн жилийн дараа бол бүгдээрээ адилхан болно. Одоо энэ гашаанаас өндөр бодлоо. Тэр гашаанаас өндөр болсон. Тэр гашаа тэд энд нэг 16-7 оны л модод байгаа. Таныг бол одоо ажил чинь одоо энэ талбай ажиллаж хүлээгээл хүлээгээл төлөвлөгөө чи бүх юмуд нь билээ. Төрийнхөө ажлыг хийгээд одоо хэзээ сулрахаар байна уу гэж юм. Тэгээ одоо дараагийн ажил
одоо гашаанд үргэлжлэнэ гэж бодож байгаа тий. тий. Гоё сайхан модон байсан. Сайхан модон байсан. Гоё модон нэртэй. Гадаа модон нэртэй, дотор модон нэртэй. Услаагаа яаж хийж байна? Услаа. Одоо бүрэг төчөөр араас энийгээ зүвчин. За. Удаг маань тэр байж байна. Тэр. За. Тэндээс зөгөөд наашаа орж ингээд хондоо. За. Энэ үгүй бүрээсээ 40-ийн хартал гэж зүвчгөө. 40 тохируулсан. За. Энэ 700 литр ордог. За. 700 литр орно. Одоо нэг тойрог хүрхээ байсан. Хоёр явж иж энэ модод бүгд болсон. 700 тон 400-аар энэ бүх модод болсон. Нарсаа гоё мод. Юу гэхээр мөнх ногоо. Жилийн 4 өдрөд ногооноор байдаг. Одоо улаан центр шиг ингээд унаад одоо ийм болчихгүй. Тийш ингээд байж байна. Тэгээ одоо үнсээ одоо 3 жилдээ 4 жилдрүүд орж явна. Одоо эх хичээл 4 жилдээ орно. За. Энэ одоо хэр багтан тарьсан энийг? Одоо ер нь багцаа хэлэх юм бол за тэр цаатал юм. За. Одоо тэр яг л ийм өндөртэй байсан. Тий. Одоо 4 жилийн дараа ийм болоод. За. Манай аймаг нэрээ ингээд би байхгүй байж 5 жил болж байгаа гэсэн чинь нөгөө шилмэс мод их тарьдаг. Би хадаж өрдөө хаа яг одоо дуртай. Тэгээд одоо баруун талд тарих газар байхгүй болсон. Зүүн талд энэ одоо тэр гацуур. За. Тийм. Энэ яг гацуурны юм уу? Энэ гацуур. Тэр чинь нарс. Нарс. Жижиг юм шигтэй тий. Тэгвэл эхнэр үедээр яг энэ зүүн яг нэг мод тарьсан яг ийм сортыг тарьсан байхгүй юу? Наацаа гацуур. Тэгвэл гацуураа л тарьсан юм байна. Одоо шилмэс модны төр гэсэн үг. Шилмэс модны. За. Шилмэс одоо гацуур байна, нарс байна. Юу байна? Нөгөө хуш байна. Нэг нь юу л ингэ дөрвөн мод л байгаа. За. Тэгээ яг нөгөө өвөлдөө мөх ногооноор байна. Одоо манай аймгийн хүн ам ер нь хэд авчихсан? Тэр 85 мянга. 85. Тийм 85. Намайг нэг нүх хөдөлгөөг нэвтрүүлэг хийж байгаа чинь 70 төгрөгтэй байсан. Тийм баг. Тэгэхээр 10,000-аар бас нэмэгдсэн байна. Ер нь шилжиж зөвлөгөө наашаа одоо чиглээд эхэлж юу? Аюу сайн ирж байгаа. Цэцгийн бодлого гэсэн одоо ингээд онцгой түүний мэрэгчлээ орнуудад ажиллая гэхэд одоо хөнгөлтөө зөндөө юм гэж байна. Байр орон сууц зөвхөн хэмжээгээр хөтөө сумд очтод малзаалаа гэж юм. Тэгээд нөгөө төрийн албаа гэж орон сууц хөтөлбөргээд хэрэгжсэн сумдад 8 айлын 16 айлын гэдэг. Тэд чи одоо яг орчин үеийн одоо 5 дугаар байшингийн одоо халуун хүйд уус дулаан цаглагаан бүх юм ерөөсөө яг адилхан. Тийм орон сууц залуу одоо эмч багш цагдаа малын эмч цогоо тавьчихгээд сууд ингээд байрыг өгч чинь. Гэхдээ 8 ч бас үлдэхгүй байна. За. Тэгээ 16 24 өндөр нэг сумд шүү. 24 өндөр байх юм бол нэглэдэн шингээж. Бас 8 байр дээрээ бас орох асуудал дээр бас асуудлууд үүсгэл юм шиг байлаа. Гэхдээ аюу гой барилгууд манай Дорнотын барилгын компани барьж байгаа. Одоо барилгын компани сайхан юм байдаг болсон байна. Дэд үтсийн сайн хийдэг болсон байна. Ойлын халуун үед уусын улааны. Энэ ч одоо ямар хатхан энэ 108 дугаар байшин гээд. За. Одоогоос 3 жилийн өмнө ашиглалтанд орсон. Манайхан олон жил 29 29 амьдэрсэн шүү дээ. За. 29-ээс нэг 100 метрийн шилжиж энэ насуудаа хараа. Хоёр орсон. Харин энэ бас нэгэн дээр суулгаж ирсэн тий. Энэ цэцэрлэг сургуулиуд маш сайн суулгаж байна. За тэр юуны хятадны оргилийн тентх маш сайн орж байна. Тагнуулын гадаа маш сайн орж байна. Би ажиглаад хараад байна. Манай онцгой байдлын гадаа бас аяг гоё орсон байлаа. Арга бүртгэл хийж байгаа юм шиг хараа явдаг шүү. Сонирхолтой өөрөө тийм хоббитэй. Манайх ч нөгөө мод нөгөө цагаан хүн гардаг нэг асуудалтай тий. Аймгийн нэг тийм учраас асуудал. Тэр нөгөө удааснаас нь цагаан хүн гарчихна. Хайлаасаас нь хар гарах гарчихна. Энийг одоо багасгаа гэдэг. Энийг бас диско пэсмэстүүд тавьдаг ш. Одоо эсвэл нэмж битээ тарай. Тэр одоо гөгшөлт өгөөд одоо энэ урдуугаа замын урдуугаа удаас чинь бид нар хүүхд байхдаа 5 6 дугаар ангид байхдаа 3 бетон 2 бариад өгж ослаад хийж суулгасан. Одоо хэдэн жил болж байгаа вэ? Бараг 50 жил. За 40 хэдэн жил ч юм уу. Одоо болцсон байхгүй насжилтан ч болцсон. Тэгээ одоо нэмж үлээ юу суулгаа гэж би одоо тариул шилмэс мод тарь. Нэрээ одоо энэ хар хорхооны энэ хар ялаа чинь тэрнтэй одоо холбоотой болчихсон уу? Хайлаас. За. Хайлаас ч одоо одоо хамгийн бод жишээ тоо гэдэг ч манай. За тий. Энд одоо дээр үе хайлаас том байна. Өдрөс чинь тэнд хамгийн их хар хорхоо тэнд байна. Тэгээд ойлгомжтой хайлаас
Аав ээжээс хэдүүлээ вэ? Зургуулаа. Ааха. Тий. Тэгээд намхаага танаа ах чинь бас нөгөө театрын дарга байгаад одоо музейн дарга тий. Одон жил хийсэн. Одоо тэтгэвртээс байна. Тэгээд танах ч одоо удирдах албан тушаалнуудыг гэр бүлүүд байгаад байна уу үгүй юу? Би одоо мэддгээс та хоёр мэл аав нэхтэй болохоор цагаан агсын шүүхийн дарган дээр хийсэн шүү дээ. За за шүүхийн нөгөө хэрлэн цомын шүүхийн ерхий шүүгч. Соолон дээр хийсэн. Дээд зүйлийн шүүхийн дээд зүйлийн гишүүн гэдэг одоо нөгөө юмс зүйлээ тэний гишүүнээ бас 6 жилэн дээр. Хоёр ихч маань Америкт нэг нь байна, нэг нь хотод байна. Тэгэл би. Цалман ах маань гэдэг нэг ах байдаг. Махад олон жил ажиллаж байгаад тэтгэврээр таарсан. Макнед. Социализмын бүтээгдэхүүн үг л дээ. Энэ хэд авалт. Тэгээд цэгээ зургуулаа. Тийм даа тэгээд. Би айлын баг нь хамгийн баг. Сайн хүүг мөгний ямар бол доо. Жил гарны өмнө нэг танаас нэг гитар гуугаад опмик хийх гэдэг. Тэгээд нэг гитар гуугаад тэгээд танд нөгөө нэг оролцтой гитар байгаа сураг гарахгүй юу. Тэгээд би за ах яах бол та. Ер нь бол бид нар чинь гитартай хүмүүс чинь бол гитар мэддэг шүү дээ. Айгүй бас аимшигтай хайрладаг. Тэгээд тэр нандин юм гоохаар бас хэрэг оргийн хүнд бас өгдөг шүү дээ. Тэгээд би бас эргэлзээд ясахгүй. За ах ч бас үргэлжл одоо өдөрдөх өвчний ажил хийжсэн одоо өгдөг юм болдоо надад бас намайг ч бас сайн мэдхгүй дээ гэж одоо ийдсэн зориглоод гуйсан чинь та ч аюу ээлдэг. Тэгээд надад гитар өгөө. Тэгээ зогсохгүй та опнэгт өөрөө дуулсан шүү дээ. Тий. Хобби юм даа нэг айхтар гитар метал тоглоод мэржлийн хүмүүсийн хэмжээнд биш. Гэхдээ нэг өөрийнхөө болгоод хамт олноо болгоод хамт олныхоо одоо юу гэдэг төрсөн өдрөөр нэг төрсөн өдрөнд дуудаж өгдөг ч юм уу. Тэгээд өөрийгөө баясгадаг шээ ер нь. За энийг 14 15 он барьсан. Аа. 20 үнэний бас нэг битүү яриад одоо шин дээр бол гоёс одоо жоохон мууж байна. Одоо 10 жил болчихлоо. Аа. Гэтэ өөрхийн норж унахгүй байна. Агай анхнаасаа. Оо янз юм штэ. Чөө цаач. Энэ метр квадратаар бол нэг 20 үнэний. Аа за. Тэгээд зориултаа барьсан. Аа. Манай энэ хэсгийг нэг овоот гэдэг ба 3 дахь овоотын газар нутгийн нэр нь. Аа. Тэгээд манай ферм ч овоотын ферм гэж бас нэртэй. Аа. Энэ нэг бюроны байр гэдэг юм. Одоохондоо өвсүүдээ хийгээд. Аа. Одоо нэг өдөө 3-4 цагийн үед ирдэг. 3-4 цагийн үед нөгөө өхрүүд маань ирнэ. Одоохондоо ирээгүй нөхөд бэлчээрээс тий. Бэлчээр суурин хосолсон ферм юм да. Аа. Тэгээ нөгөө Монгол юу дан цэвэр самтал биш шүү дээ. Монгол Оросын холилдсон самтал гэдэг. За. Тий, тийм үнэ. Тэгээ энэ одоо ферм чи бол сүүний жиглэх үү? Сүүний жиг. Ер нь хэр гарч ийн сүүний гарч. Яг хоо тэгээд нэг үнэ ойролцоогоор 5 литр өглөө ороо 10 гэдэг үнэтэй. Ер нь одоо энэ ферм би малчиндаа хэлээд байгаа. Одоо нэг толгойн тоогоор өсөхгүй. Аа. Одоо ерөөсөө нэг 15 үнэ 5 тугал гэдэг өсөөд нэг дээдл нь 10 тал байж. Баас хийж авах замаар малчин манд бас настай болж байна. Хамаа замаагүй тэгээд яг одоо нэг 5 үнэ тэгээд 5 тугал аваад тэрийг одоо бюромертэй болгонгод 10 та болгосон тий. Тэрээс хэтрүүлэхгүй. Тэгээд одоо энэ бол 200 шууны ферм гэж байна. Метр квадратаараа 200 шуунд ямар ч асуудал නැහැ. Энэ шуугаар мөн 200 юм шиг нэгсэн бодолтой байгаа. Одоо гадна ингээд наарлчих. За. Тэ машинаа бариад сүүгөө зүгээд. Аа тийм. Мотор тавиад. Аха. Явна та дөөр. Гэхдээ яг энэ чиглэл рүү хүн бас яг сонирхдаг юм байна. Би чинь эхнэр өдөр ч гэсэн бас яг энэ чиглэл рүү
бас сонирхдаг болоод байгаа юм. Аюул сонирхолтой шүү дээ. Одоо орчууд одоо тэгээ салж ядуу. Мод тариад мод болсоо гэдгийг. Тэгээд хавар нэг 2-3 мод ирэхээр нөгөө болсон шүү дээ. Тавлаач одоо хангалттай байгаа. Одоо болсон мод хангалттай хүмүүс хэлдэг. Манай гачаач одоо модоор үлдээ шүү дээ. Одоо болдгоо. Нугасаас одоо мод тарихгүй гэдэг. Тэгэнгүүт дахиад нэг 2 мод ирэнгүүт дискочод тариад. Тэгээ боломжтой тэгэл тариад байх хэрэгтэй. Одоо мод шиг хэрэгтэй юм нэр юу байна тий? Мод л хүний амьдрал үнэхээр чухал шүү дээ. Манай нэг фокус ирээдүй гэдэг залуучууд шүү дээ бид нар чинь тий. Тэгэхээр манай ирээдүйд хийдэг гэж хэлсэн шүү дээ. Хаварда 10 мод, намарда 10 мод тарьж байгаа гэж шүү дээ. Нэрэ мод шиг ингээд суулгаад тэр чинь ургах үйл явцад л орно шүү дээ тий. Хэр эртэл суулгацсан байна. Төдий чинээгээр сайхан байна шүү дээ тий. Сайн байна шүү дээ одоо. Би энэ ажлынхаа залуучдыг нэлээд удаашаанд мод тариулсан. Тарины таны эд мод ч газар илүү гэнэ гэж хаваалж байгаа. Тэ ургуулын шүү арчлын шүү гэдгийг. Манай аймаг нэг үе одоо бас зам нь айтайхан болсон байна шүү. Өө айтайхан болсон. Хөгжөөд байгаа юм хийгээд ялдарга маань нээсаа санаачтай ажиллаж байна. Энэ одоо асфальтны үйлдвэртэй болсон гэдэг нэг ярьжсэн шүү дээ. Энэ нь одоо тэгэл одоо зам ангитай болсон гэсэн үг орон тайваг. Тий одоо энэ хар юм чинь тэрийг үйлдвэрлээд байгаа шүү. Асфальтууд тий. Одоо цаашаа нэг жижиг сажиг үлдсэн юмуд бол одоо ингээл нөхөөс мөхөөс энэ дэр бол асуудал байхгүй. Зам тавиад байна шүү дээ. Аа. Хойдын зам дээр чанган тал компани инколт хин хүүхэд нь захирлан гэсэн байгаа тий. Баруун тийшээ бас нэлээд гоё юм байна. Ер нь тэлээд байна уу юу? Одоо баруун тийшээ тэлээ шүү дээ. Одоос нөгөө мянган айлын хөтөлбөр эдс баруун талд одоо хэрэгжиж байна шүү дээ. Одоо цэцэрлэг сургууль нь цэцэрлэг дууссан, шилэнд орсон. Сургууль нь одоо баригдаж байна. Тэгээд нөгөө асамжийн газар байгаа гэдэг. Яг одоо асамжийн газрын одоо баруун байна шүү дээ. Тэнд чинь дэд ус татцсан. Юу бол одоо ус мусыг бол татцсан. Одоо дулаан хараахан цаг одоо дулаан татах гэсэн. Тэгээд дулаан татчвал тэгээд одоо хувь хвшлэр очоод энэ орон сууж моцоо барих. Мянган айлын юу за тийм үүсгэрээ зогсож байгаа юм. Гоё л болох юм лээ. Ер нь тэгээд баруун зүг дэсгээ жоо тэлэхгүй төвлөрөлтөө одоо энэ дотроо ингээд төвлөрсөөр одоо нэрчлийн төсөд улсын төсөв хөрөнгө оруулалтаар нөгөө модон гүрээ сэмдэн бетонын гүр болох аюу том ажил дээр шийдэгдсэн юм лээ. Оо за 10 хэдэн тэрбум төгрөг. Одоо яг төвийн ногоон юугаа одоо өөрхий олон жил бидний хүүхэд байхад модон гүр одоо өөр модон гүр тэр ван бетонын гүр болох юм байна. За тэгээд нөгөө чаус 2 гэдэг чинь хөгжилтийн тэнд очиж урдаа тийшээ л одоо тэгээд мөр сайхан бол энэ урд газар өгөөд дид үчийн татаад өгөх юм бол тэгээд энэ багшаалтаа суухгүй тэгээд жоохон торон тайван чаус оплон жоохон хоёр тийшээ тэлэх хэрэгтэй байхгүй. Тийм одоо хоошоо байгаа айлуудын газрыг мус худалж аваад байсан бол бариад байна. Угшаа болоод ихтэй техник итгэхэд энэ юу байхгүй. Дид үз байхгүй явах тийм модон гүрээ гараад ямар хөвчлээ. Тэгээ нэг чухал юм болсон. Олон жил бас санаж мөрөөддөг байсан. Бас яриад бас сонь сагнаас нь дуулсан бас сайхан байна. Тэгээ бас сурамжтай сайхан зүйлүүдийг хадлаа. За цаг гаргаж бас нээлттэй сайхан ярьсан юм баярлалаа. Мөн одоо дүүдээ бас орон бүтээлийн ажил өндөр амжилттай. Тэгээ дахиад тоож ирж сайхан ярьцлага авсан бас баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Шинэ хөтөлбөрт нь амжилт хүсье. Шинэ ууц нэгдсэн шүү дээ бас гоё тий.